нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зааснаар албан тушаалтан тухайн хуулиас зөвшөөрснөөс бусад ажил албан тушаалыг давхар эрхлэхийг хориглодог. За тухайн зохицуултыг зөрчсөн тохиолдолд албан тушаалтыг нь бууруулах хүртэл сахилгын шийдвэрлэл оногдуулах хариуцлага оногдуулдаг байна. Жишээ нь яамны төрийн захиргаа удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны хилцсэн мэрэгчлэлтэн уун бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалттай компанид 7 хоногт 20 цаг зөвлөх орчуулагчийн ажил хийхээр харилцан тохиролцсон гэрээ байгуулан ажиллажээ. Тэрээр яамны удирдах албан тушаалтнаас давхар ажил эрхлэх зөвшөөрлийг бичгээр хүссэн боловч удирдлагын зүгээс элтэд ашиг сонирхлын зөрчил үүсэх тул зөвшөөрөөгүй байна. Гэвч уун удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад дээрх компанид ажиллаж цалин хөлс авч хууль зөрчсөн байна. Иймгүй хууль зөрчсөн нь түүнийг албан тушаалыг нь бууруулах, сахилгын шийдэл оногдуулах эрх зүйн үр дагавар үүссэн байна.